За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За GMC брэнд нь анх 1947 онд үүсгэн байгуулагдсан өдгөө 77 жилийн туршлагатай ийм том групп компани. За Америкийн Ford, Японы Isuzu-тэй хамтарсан үйлдвэртэй. Тэр GMC-ийн бүтээгдэхүүн автомашинуудад бол Isuzu болон Ford-ийн know-how, инженерчлэл, технологи шингэсэн байдаг. За өнөөдрийн танилцуулах байгаа Grand Avenue гэдэг загвар бол за хэмжээгээрээ бидний мэдэх Mitsubishi L200, Nissan Navara, за Hilux пикап загварын автомашинуудын хажууд бол хамаагүй том, урт, өргөн ийм загвар байгаа. За автомашины хувьд гэх юм бол капотын дотор нь бидний мэдэх Ford-ийн Mustang, за Bronco, за Ford Explorer гэх мэт загваруудад суйрлуулагддаг 2300-тай турбо бензин хөдөлгөөрийг тавьж өгсөн байгаа. За хурдны хайрцагны хувьд гэх юм бол Германы ZF брендийн 8 шаталт энгийн автомат хурдны хайрцагтай. За 245 морины хүч, 400 Нм бушуух хүч гаргах юм хүчин чадалтай автомашин байгаа. За 100 км/цаг хурдыг ердөө 8.8 секундэд авна. За тэнхлэг ер нь машины RAM хийцийн хувьд гэх юм бол мэдээж RAM-тай. За Америкийн Borg Warner гэж брендийн 4 дугуй хөдлөх системтэй мостоос салгаж, заалгаж хүндрүүлдэг. За дифференциал цоожлогчийн хувьд гэх юм бол төвийн болон хойд тэнхлэгийн дифференциал цоожлогчтой. За хойд дифференциал цоожлогч нь бол механик, Америкийн Eaton брендийн юм дифференциал цоожлогч. За механик дифференциал цоожлогчийн давуу тал нь юу вэ гэхээр ерөнхийдөө жолоочоос үл хамаарахаар хоёр дугуй аль нэг дугуй нь хийргээд дифференс буюу ингээд хийргээд өөрчлөлт гарсан тохиолдолд хойд дифференциалаа цоожлцдог. За хийрэхээ болоод замын нөхцөл хэвийн болсон тохиолдолд дифференциал нь автоматар салждаг юм. Автоматар ажилладаг механикийн одоо дифференциал цоожлогч байна. За машиныг бол урдаас нь харах юм бол за том грил хэсэг дээр GMC гэсэн гоё хэсэг бичгтэй. За уртлын доотлын падвар бол дохио юм уу өрүүл жолооны хүрдийн хазаалтын градусаас шалтгаалж дагаж асдаг юм нэмэлт падвартай. За урд тэнхлэг бол мэдээж үл хамаарах дээд доод гартай. За хажуудаа шаттай. За хойд тэнхлэгийн хувьд гэх юм бол чулаак. За тэгээд номтой. За запас дугуй та бүхэн авч явах доороо дүүрчдэг full size запас дугуй байна. За тэнхлэг хоорондын зай бас нэлээд хол 3.27 м санж. Тэгэхээр тэнхлэг хоорондын зай нэлээд хол. Машины явуулсан маань гой зөөлхөн. Та бүхэн бас ирээд туршилтын жолоодлого хийгээд унаад үзээрэй. Пикапууд ер нь хатуу байх гэдэг талтай. Тэгэхээр Grand Avenue-ийн хувьд бол явдал нэлээд зөөлхөн, жолоодлого гой зөөлхөн тухтай юм пикап байна. За хойд карго харагдаж байна. За хойд каргон дээр мэдээж 150 кг даах юм шат гарч ирдэг. За карго нь өөрөө нэмэлт тийм хамгаалт бүрхүүлтэй. За хойно хоёр талдаа 2 юм дэгээтэй. Тэгэхээр юм багалж бэхлэхэд бол юм болж байгаа. За каргоны хэмжээ гэх юм бол 1.55 м урттай, 1.60 м өргөнтэй. За тэгээд 55 санжийн юм өндөр юм карго бокс байгаа. За уг машины бас нэг давуу тал юу вэ гэхээр Монголын нөхцөлд энгийн 92 хийгээд явхад бол бензиний болохгүй ямар нэгэн чекас доголдохгүй гэдгээр бас давуу талтай. Тэгэхээр хот дотор нааш цааш холгоонд бол өстой энгийн 92 хийгээд бол орч асуудаг. За дугууны хувьд гэх юм бол үйлдвэрөөсөө сток 265 6517 гэсэн юм дугуйтай ирж байгаа. За та бүхэн харж байгаа бол арк нь нэлээд том байгаа. Тэгэхээр дугуйгаа нэлээд гоё томсгоод өргөсөд явах юм бол бас гоё зөөлхөн туулах чадвар бас нэмэгдээд гоё болохоор байгаа. За өдрийн автомашиныхаа дотор салонтой танилцгаая. За Grand Avenue-гийн дотор салоны хувьд гэх юм бол нэлээд гоё өргөн сэлгэр том салонтой. За бидний мэдих ер нь Land 200-тай дүүцэх юм гоё том өргөн салонтой байгаа. За урд хянахын хувьд гэвэл дугуйн даралт мэдрэгчтэй. За
спидометр юу бол ер нь яг стандарт тийм зөв спидометртэй байна. За хөрвүүлэн дээрээс бол мэдээж хурд баригч, за медиагаа удирдах. За энэ том гоё Android хөгжимтэй. За энэ уг хөгжим нь бол Apple CarPlay, Android Auto зэрэг бол дэмжинэ. Тэгэхээр уцаа холбоод явж болно. За vehicle settings дотор ер нь автомашины ойр зур бүх тохиргоог бол энэ дээр хийчих болно. За ирчаакны хувьд бол маш гомсог гоё ирчаактай. За ирчаакны хажуудад бол мэдээж мост залгаж хөндрүүлэх хэсэг маань бол байрлаж байна. За утасны цэнгэлэх хэсэг. За тэгээд USB оролт. За USB оролтон дээр флаш залгаад хөгжмөөр видео клип тоглуулад явах боломжтой. За доошлоод энд за гар тоормос бол байж байна. Electronic Parking Brake буюу EPB маань бол байрлаж байгаа. За авто системтэй уулнаас уруудах систем байрлаж байна. За нэмэлтээр traction унтраах төвчлөр маань бол байрлаж байгаа. За автомашин маань гоёмсог люктэй. За 2 дугаар игнэний суудлал бол урдаас нэг ингэж харагдаж байна. За хэдүүлээ 2 дугаар игнэнд сууж сонирхцгаая. За 2 дугаар игнэний зайны хувьд бол нэлээд том зайтай. За би өөрөө метр 184 гэж бодоход би сухад бол хөл өвдөг бол тулхааргүй гоё тоо. 2 дугаар игнэний хэсэгтэй байна. За бидэрт одоогоор Grand Avenue Stock-ороо ингэж буусан байна. Нэмэлтээр бид нар үйлдвэрийн тоногтой бас захиалсан байгаа. Зарим хүмүүс маань бас автомашиныг тоноглоод унах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлдвэрээсээ дараах юм тоногуд ирж болно. За тоногуудад юу байж болох вэ гэхээр за хажуу талын энэ харагдаж байгаа фендер, нэмэлт фендерүүд байна. За мэдээж snorkel хоолой монголчууд ихээр тавьдаг те. Snorkel хоолой байж болж байна. Хойтлын нэмэлт юм твшний юм дэд одоо үтэнтэй нэмэлт хаалт гэх юм уу. За ийм байж байгаа. За хойноо нэмэлт борховтой. За мөн дээрэс нь уг автомашин маань доогуура урдаасаа эхлээд доошо туслах гороог бүртлээ төмөр хамгаалттай. Тэр хөдөө гадаа доороос юм цохин гэсэн юу байхгүй. Төмөр хамгаалт бол суурилуулж өгсөн байгаа. За та бүхэн маань GMC Grand Avenue-г сонирхч ивэл яг Stock-оор нь захиалаад дээрэс нь өөрийнхөө сонголтоор одоо миний саяны танилцуулсан тоноглолуудыг дээрэс нь Stock-оор нь захичаад нэмэлт төлбөрийн төлөөдийн тоноглолуудыг бол захиалах боломжтой байгаа. За та бүхэн Grand Avenue автомашиныг сонирхч ивэл бид нар банк болон банк босын лизингээр өгж байгаа. За одоо бэлэн ирсэн нь бидний нөөц хязгаартай байгаа болохоор дараагийн захиалга 7 сард буухаар байгаа. Тэгэхээр та бүхэн Grand Avenue-г сонирхч ивэл автомашинаа эртхэн захиалахгүй бол автомашин захиалаад цоо шинээр үйлдвэрлэж эхэлдэг болохоор за үйлдвэрлэх хугацаа бараг 2 сар болдог. Тэгэхээр наадам болон 100 жилээс өмнө сумдуудын 100 жилийн баяраас өмнө автомашинаа өөрийнхөө гар дээр авахыг хүсвэл яаралтай манаа дээр ирээд автомашинаа өнгө тоноглол юмаа сонгоод захиалж болно. Эсвэл манаа дээр байгаа бэлэн загваруудаа сонгох боломжтой. За манай хаяг гэвэл Баянзүрх дүүрэг Чулуу овоо буюу банхартай хөршөөтэй тойргоос зүүн тийш амгалан тал руугаа 300 м явхаар замынхаа хойд талд Петровисын зүүн талд Автозон гээд Оч Моторс компани шоурум байрлаж байгаа. За энэ дотор маань GMC бол бэлэн байна. За манай шоурум өдөр бүр өглөө 10-аас орой 6 хүртэл ажиллана. Өдөр бүр та хурж ирээд туршилтын жолоодлого хийх боломжтой. Машин авч үзэж болно. Борлуулалтын менежерүүдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.